Эзний ивэл дүүрнү. Улаан тэнгисээс цааш аудио үйлчлийн ээлжид шинэхэн дугаар эхэлж байна. Биднийг сонгоод сонсож байгаа эрхэм сонсогч танд маш их баярлалаа. Ер нь сонголт гэдэг хэцүү шттэ. Энийг сонгочвол тэрийг сонгоогүйхэн төлөө харамсмаар юм шиг. Тэрийг сонгочхоор энэ нь ч дээр байсан юм шиг гэд. Хүүхэд байхад та ингэж тоглож байсан уу? Махуу шүлүү гэдэг тоглоомыг нэг хүүхэд өөр нэгэн хүүхдийнхээ нүдийг алгаараа дарж ардан зогсно. Тэгээд мах гэд хэлчихвэл маргааш болтол тавихгүй юм. Харин шүл гэд хариулчих юм бол шүн болтол тавихгүй гэж байснаа хоёр нүдийг нь жартайлах шахан болтол нь татаж арайхийн тавьдаг нэг тийм тоглоом байдаг да. Энэ тоглоом шиг Библи уншлага, магтаал, залбирал гээд бурхантай харилцах олон арга хэлбэрийн нэгийг нь сонгох хэрэгтэй гэж өөдөөс тань тулгуул. Магадгүй тоглоом болгоод асуувал та юу гэж хариулах вэ? Би хувьдаа Библи уншлагыг сонгоно. Библийг уншихдаа хүн гэдэг хэн болохоо, бас бурхан гэж хэн болохын учхийг тайлж, бас хүү бурханы мөн чанар, тэнгэрлэг хүслийг нь таньж мэдхэд илүү дөхөм гэж бодож байна. Энэ бол улаан тэнгисээс цааш аудио үйлчлэл. Тэгэхээр миний хувьд Библи уншлагыг сонгож, тэр тусмаа дуулал номыг юун түрүүнд сонгох болно. Яагаад гэхээр Давид болон бусад магтуу зохиогчдын бичсэн эдгээр дуулалуудад залбирал, магтаал, өчил, талархал, гимшил гээд бурхантай харилцаж түүнийг таньж мэдхийн бүхий л эдис болгон шингэгдсэн юм шиг. Хэрвээ зөвхөн Библи уншлага, магтан дуу, залбирлаас аль нэгийг нь сонгох үнэхээр хэрэгтэй болвол та алийг нь сонгох уу? Амаргүй энэ асуултын хариултыг танд бэлдээгээд хамтдаа Библиэд дэлгэцгээе. Өнөөдөр бид хамтдаа дуулал номын 71, 72 дугаар бүлгийг унших болно. Дуулал 71-р бүлэг. Эзэн, таны дотор би хорогдсон. Намайг хизээч ичгүүрт бүү унгаач. Зөв шударгаараа намайг авран суллаач. Сонор юугаа над руу хандуулан намайг авраач. Миний байнгын очих хорогддог хад болооч. Миний хад бат цайз минь учраас намайг аврахыг та тушаасан билээ. Бурхан минь ээ, намайг гин буруутны гараас, ёс бусыг үйлдэгч болон харгас хүний нударгаас авраач. Учир нь та миний найдвар, багаас минь л эзэн бурхан та миний итгэл байсан. Төрхөөсөө би таныг түшсэн. Та намайг эхийн минь хөвлөгөөс гаргаж авсан. Таныг би үргэлж магтана. Олон хүнд би гайхшрал болжээ. Та миний бат бих хорогдох газар. Ам минь таны магтаалаар, таны алдраар бүхэл өдөржин дүүрэн. Хөгшрөх үед минь намайг бүү орхиоч. Хүч чадал минь барагдах үед намайг бүү хаяач. Учир нь дайснууд минь миний эсрэг ярилцжээ. Миний амийг утагчид хамтран хуйлджээ. Тэгэхдээ тэд бурхан түүнийг хайсан. Аврах хүн байхгүй учраас түүнийг хөөж баригцгээн. Бурхан надаас бүү хол байгаач. Бурхан минь ээ, надад туслахаар хурдлаач. Сүнсийг минь буруутгагчдыг ичгүүрт унган сөнөөгөөч. Намайг хорлохыг хүсэгчд дээр доромжлол ичгүүрийг нөмөргөөч. Харин би үргэлж найдаж таныг улам ихээр магтах болно. Ам минь таны зөв шударга, таны авралыг өдөржин ярина. Учир нь би тоог нь эс мэднэ. Би эзэн бурхны хүчит үйлсийг авчирна. Би таны зөвхт байдлыг магтана. Зөвхөн таныг л магтана. Бурхан, та залуугаас минь эхлэн намайг сургасан. Идүүгээ хүртэл би таны гайхамшигт үйлсийг тунхагладаг. Бурхан, хөгшөрч бууралтах үед минь ч намайг бүү орхиоч. Таны мотрыг би үр хойчост, таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч. Учир нь авгаа зүйлсийг хийсэн Бурхан, таны зөвхт байдал тэнгэрт хүрсэн. Бурхан, хэн тантай адил вэ? Надад олон зовлон шаналнг үзүүлсэн та намайг дахин сэргээж, газрын гүнээс дахин татан гаргана. Та агуу байдлыг минь улам өсгөж, намайг тайвшруулахаар иргэнэ. Бурхан минь ээ, би таны үннийг, таныг
босоо ятгаар магтана. Израилийн ариун нэгэн би танд ятга хөгжмөөр магтан дуулна. Би танд магтан дуулах үед уруул минь баярлан хашгирна. Таны аварсан миний сэтгэл баясна. Хил минь ч өдөржин таны зөвхт байдлыг өгүүлнэ. Учир нь намайг хорлохыг хүсэгчд доромжлол ба ичгүүрт унсан билээ. Дуулал 72 дугаар бүлэг. Бурхан шүүлтэй хаанд зөвхт байдлаа хааны хүүд өгөөч. Тэр таны ард түмнийг зөв шударгаар, таны үгээгүүчүүдийг шудраг ёсоор шүүг. Уулс ба толгодоч зөвхт байдлаар ард түмэнд амар тайвныг авчраг. Тэрээр ард түмний зүдрэгсдийг зөвтгөн гачигдагсдийн хүүхдүүдийг аварч дарлагчийг сүнөөх болтугай. Нар сарыг байхад тэд үеийн үед танаас имээг. Тэрээр хатсан өвсөнд ирэх бороо шиг газар хөрсийг чийглэгч шиврээ бороо мэт бууж ирэг. Түүний өдрүүдэд зөвтгөн цэцэглэж сарыг үгүй болох хүртэл амар тайванч арвин их байг. Тэрээр тэнгисээс тэнгис хүртэл тэрхүү газрын хязгаар хүртэл захирах болтугай. Цүлд суугчид түүний өмнө бүхийж дайснууд нь тоос шороог долоог. Таршиш хийгээд арлуудын хаад бэлэг барин. Шеба хийгээд Себагийн хаад алд говчуур авчраг. Бүх хаад түүнд мэхийж, бүх үндэстэн түүнд зарагдах болтугай. Тэрээр гачигдагчдыг хашгирахт нь аварна. Дарлагдсан бас туслах хүнгүй нэгнийг ч аварна. Тэрээр ядуус гачигдагсдыг өршөөж үгээгүүчүүдийн амийг аврах болно. Тэдний амийг дарамт хүчирхийллээс аварна. Тэдний цус түүний нүдэнд үнэтэй байх болно. Тиймээс тэр амьд байж Шебагийн алт түүнд өгөгдөх болтугай. Тэд түүний төлөө үргэлж залбирч түүнийг өдөржин өрөөх болтугай. Уулсын ороо дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байг. Үр жимсэн Ливаны хуш шиг найгана. Хотод суугчид газрын ургамал мэт урган цэцэглэг. Түүний нэр мөнхөд байг. Нар гэрэлтэх мэт нэр нь мандаг. Хүмүүс түүгээр өрөөгдөн. Бүх үндэстэн түүнийг магтана. Гайхамшгуудыг ганцаараа үлддэг Израилийн бурхан. Эзэн бурхан магтагдах болтугай. Сүр жавхлант нэр нь мөнхөд магтагдах болтугай. Бүх дэлхий түүний алдраар дүүртгэ. Амен. Амен. Иесийн хүү Давидын залбирал төгсөв. Амен. Эзэн таны дотор би хорогдсон. Намайг хитсээж ичхүүрт бүү унгаагаач гэж хэлсэн өнөөдрийн уншлага. Бүх дэлхий Бурханы алдраар дүүртгэ. Амен. Амен гэх Бурханд алдар магтаалыг өргөсөн итгэлийн тунхаг зүрхний залбирлаар дуусаж байна. Өнөөдөр эхнээсээ л сонголт гэж яриад ихснийг ч хэлэх үү, сонголттой холбоотой ийм нэгэн ишлэл ирэхгүй анхаарал татлаа. Танд ямар нэгэн гойд санагдсан ишлэл байгаа бол бидэнтэй заавал хуваалцаарай. Миний хувьд өнөөдрийн уншлагаас дуулал номын 71-р бүлгийн 17-18 дахь ишлэлийг онцолж байна. Бурхан, та залуугаас минь эхлэн намайг сургасан. Идүүгээ хүртэл би таны гайхамшигт үлсийг тунхагладаг. Бурхан, хөгшөрч бууралдах үед минь намайг бүү орхиоч. Таны мотрыг би үр хойчст. Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч. Амен. Ихэнхдээ хүмүүс ойлгохдоо энэ хорвоогийн түн бумаар тоологдох бурхтаас бурхныг бид өөрсдөө сонгосон мэт. Тэгээд сонгосон бурхандаа итгэж түүнд үйлчилж байгаа мэтээр ярьдаг. Гэтэл бурхан л үнэндээ хүн гээчд өөрийгөө илчилж таниулаагүй бол ер нь юу болох вэ? Тэр хүнийг итгэгч болохоос өмнө сургаж, хамгаалж, бэлтгэж байсан бол хэн сонгосон байх вэ? Тэгээд ч бурхан зөвхөн итгэгчдийн бурхан биш. Тэр бол бүх хүний, бүх ертөнцийн эзэн бурхан. Тийм учраас энэ дэлхий дээр Бурхныг хараахан таньж мдээгүй байгаа сая хүн аврал ба үннийг олж авах болтугай гэж Есүс Христийн нэрээр өрөөж байна. Бас нөгөө төгөөр энэ ишлэлд хүмүүний андуу эндүү бодол ойлголтын тухай тэр чигт нь буулгасан юм шиг. Давид хаан Бурхан хөгшөрч бууралдах үед минь ч намайг бүү орхиоч гэж гуйсан. Магадгүй Давид
өөгөрч хөгшөрч өтөл буурал болж хүч тамирт хинхээ харихаас айж тэр үед бурханд бас ард олондоо хэрэггүй болохгүй гэж айсан байж магадгүй юм. Гэхдээ магадгүй хүн төрлөختний мөнхийн айдсын нэг бол хүний амьдралын өтөл буурал цаг үе байж болох юм л да. Тэр үед эрүү дохой хоёр нийл нуруун тэнийхээ байсан цал буурал толгойтой хөгшин үер нь хинд хэрэг болоо аж гэж их маань бодно. Бусдад хэрэг нь гарахаа өнгөрсөн би бурханд ч гэсэн гологдохгүй гэж айдаг баг. Үйлчлэл халаагааж залуу үедээ шилжүүлнэ гэдэг хүндхэн даваануудын нэг байх. Гэхдээ бурхан дотор тэтгэврт гарч эсвэл хэрэгцээгүй болно гэсэн асуудал байхгүй шүү. Тэр таныг хизээж орхихгүй, мартахгүй гэж хэлсэн. Энэ амлалт нэг насны амьдралын туршид, амьдралын чинь цаг мөч тутамд хамаатай юм. Өвгөрч хөгшөрсөнж, үрчлээ ихтэй болсон, өвчин хууч ярьсан, өвгөн эмхэн болсон цагт ч гэсэн эзэн тантай үргэлж хамт байх болно. Үүнийг баталсан түүхийг би танд Библиэс уншиж өгье. Тэгтэл Гилгалд Йошуа дээр Юдагийн хүүгүүд ирэв. Тэднээс Кенис хүн Ефунягийн хүү Калиб түнд Кадеш Барнеад та бидний дунд Бурхны хүн Мосед эзэн юу хийснийг та мэднэ. Эзний царц Мосе намайг Кадеш Барнеагаас уг нутгийг тандуулахаар явуулахад би 40 настай байсан. Би түүнд хариу болгон сэтгэл зүрхэндээ юу байснаа авчирсан. Харин надтай хамт явсан ах дүү нар маань хүмүүсийн зүрхийг үхүүлсэн. Гэвч би өөрийн бурхан эзнийг байгаа бүхнээрээ дагсан. Иймд Мосе тэр өдөр тангаргалан хэлэхдээ хөл тавин алхсан тэр газар нутагчин чамд болон үр хүүхдэд чинь үрд мөнхөд өв болог. Учир нь чи миний бурхан эзнийг байгаа бүхнээрээ дагсан билээ гэсэн. Харин одоо харагтун. Израильчүүдийг цүл газарт явж байхад эзэн энэ үгийг Мосед хэлсэн тэр үеэс хойш эзэн амсныхаа дагуу 45 жилийн турш намайг амьд байлгав. Ийхүү өнөөдөр би 85 нас хүрлээ. Мосе намайг илгээсэн тэр өдрийн шиг би одоо ч хүчтэй хിവэрэ байна. Би яг л тэр үеийн шигээ тулалдах, гарч орох хүч тэнхээтэй байна. Тэр өдөр эзний надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэр агуу том бэхлэгдсэн хотуудад Анакчууд байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. Гэхдээ эзний хэлсэнчлэн эзэн надтай хамт байж тэднийг би хөөн гаргах учиртай юм гэв. Тэгэхэд Йошуа Ефунягийн хүү Калибыг өрөөж түүнд Хеброныг өв болгон өгөв. Тэр Израилийн бурхан эзнийг байгаа бүхнээрээ дагсан учраас Хеброн нь өнөө хүртэл Кенис хүн Ефунягийн хүү Калибийн өв болсон юм а. Йошуа 14-ийн 6-аас 14-дэр хэлвэлээ. Калиб бол цүлд байхдаа Йордан нутгийг тантахаар явсан 12 элчийн нэг нь. Тэнд байсан 12-ийн 10 нь цүлд ядарч сэтгэлийн тамираан барж байгаа ард олны зоргийг мохоо хүүхдээ ирсэн бол нууны хүү Йошуа болон Ефунягийн хүү Калиб хоёр л бурханд итгэж найдаж зүрх зориг чинхүү тууштай итгэлтэй хандаж бурхны өгнөө гэсэн газар нутагт ямар ч авраг бийт тулаанч зоригтнууд байсан ч хамаагүй бурхан өгнө л гэсэн бол өгнөө. Бид тэр өвийг нь хүртгэл болно шүү дээ гэсэн итгэл найдварын өгтөө эрцгээсэн. Бурхан нэг талаараа Калибыг гарцаагүй сонгосон. Калиб ч бурхан дотор цал буурал өвгөн болтлоо итгэлээ сахиж бас өв болгон хүлээн авах газар нутгаа эзэмшихийн төлөө би одоо хөгшин хүн гэд хойш суулгүй харин ч тулаанд тэргүүлэн орсон юм. Тиймээс ч газар болгондоо ялалт байгуулж ард олноо Йордны хөндийн нутгийг эзэмшигт нь гар бие оролцож мөн өөрийн үе удамдаа Хеброн химээх өргөн сайхан хөндийг өв болгон өгсөн юм. Тэгэхээр бурхан хизээж хинийгч хидийдч орхитгүй юм а. Амьдралдаа юуж туулж туучсан бай. Эзэн өөд хөтлөх тэр замаар л тууштай алхацгаая. Бидний сонголт шийдвэр болгон алстаа урт хугацаанд үнэхэрийн их үр жимстэй өгөөжтэй байх болтугай гэж эзэн Есүсийн нэрээр өрөөж байна. Тэгэхээр энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Хэсэг хором өөрсдийгөө залбиралд зориулцгаая. Эзэн таны дотор би хорогдсон. Намайг хизээж ичхүүртбүү унгаач. Зүв шударгаараа намайг авран суллаач. Сонор юугаа над руу хандуулаач. Намайг авраач. Их эзэн минь, таньда ивэлтэй энэ цагийн төлөө үнэхээр талархаж байна. Бидний амьдралын алхам мөрийг та дэнсэлж, ингэхдээ биднийг шүүмжлэхийн төлөө биш, харин авран хамгаалахын төлөө, үнний мэдлэг өөд хөтлөн дагуулдгийн тань төлөө, таньда байгаа бүхнийхээ төлөө талархлыг өргөн залбирч байна. Энэ дэлхийд ирэх олон янзын бурхтаас таныг л бид сонгоод авчихсан мэт.
бид магтаал үргэж байж, бидний магтаалаар та хоололдог юм шиг бид аархуу, ихэрхүү загинж байсан бол Бурхан та биднийг уучлан өршөөгөөч. Төөрч бодолж, харанхууд тэмтчин алхаж байхад минь их гэрлээрээ биднийг замчилж, үнэн өөд, амь өөд хөтлөн дагуулсан та эрх өдрүүдийг минь бидний үе удмыг ч гэсэн тийхүү залан чиглүүлээч гэж гуйж байна. Амьдрал амьсгалах хорон бүрээ таньдаа өргөж, бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд Бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад Бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе.